нэгч чих крона Украин руу манай улсаас шилж өгдөг. Одоо ингээд Европын эсрэг улс төрчин ингээд баг багаар гарч байгаа. 1960 70 80 90 оны үеэр ирэх барьж исэн албан тушаалтай байсан улс төрчнөр өнөөдрийн улс төрчнөөс хамаагүй дээр. Яг гэх юм бол тэд нар гашуун хамт амсаж үзсэн. Дайны үеэр төрж исэн, амьдарч исэн, хүний зовлонгийг ойлгосон. За нэмээд боловсролын систем бас өөр байсан. Өөр юм сурдаг байсан. Геополитик, түүх, философи 1000 жилийн өмнө, 2000 жилийн өмнө, 3000 жилийн өмнө, 500 жилийн өмнө, 200 жилийн өмнө, 50 жилийн өмнө юу болж ирсэн бэ? Ерөөхдөө ойлгож авдаг, ухамсартай, одоо англиар энийг одоо wisdomтэй хүмүүс ямиг хоёр талаас нь харж чаддаг. Зүгээр хард цагаан биш, сайн муу биш, чөтгөр бурхан гэж харддаггүй. Би чамтай муудсан, би чамтай муудаагүй гэсэн хүмүүс албан тушаал ирэх барьдаг байсан юм аа. За тэгээд тэр 90-ад онд 2000 оны ихээр тэр хүмүүс тэтгэврт гарсан. Араас нь хин гарч ирсэн бэ гэх юм бол тэ жаргалтай цаг үеэр амьдарч ирсэн хүмүүс. За тэгээд тэд нар ямар тансаглалтай одоо яаж тансаглаж болох юм бэ гэх юм бол би чамтай муудсан гэж ярих боломжтой. За тэгээд тэргүүн төлөөлөгч нартай өнөөдөр танилцъя. Та нугасаа таньж байгаа. Kaya Kalas дахиад Украин руу явсан. Дахиад тэгээд хамгийн сайн найзтайгаа уулзсан. Хин бэ гэх юм бол мэдээж Зеленский аялахаас өмнө юу ярьчихсан бэ? Дүүлээ сонсцгоо. Ukraine has a full backing. This year the European Union is providing record levels of military support to Ukraine. EU sanctions Украиныг бид нар ингээд тулталан дэмжиж байгаа. Энэ жилдээ бид нар түүхэн дээд хэмжээний санхүү, бараг зэвсэгний тусламж үзүүлж байгаа. За нэмээд Оросын эдийн засгаар бид нар тулталан 19 санкцийн багц баталсан. Have already deprived Russia of hundreds of billions of euros to fund its war. Та бид нар юу хийсэн бэ гэх юм бол Оросоос газ нефть худалдаж авахаа болоод Оросын эдийн засаг энүүгээр дамжуулаад хэдэн зуун тэрбум долларын орлогоороо хохирч байгаа. Нөгөө талдаа Европын эдийн засаг бас хэдэн зуун тэрбумын илүү үнэтэй эрчим хүч газ нефтийг худалдаж авч байгаа. Энийг ерөөхдөө Kaya Kalas-аас ойлгодог. Will soon adopt new measures targeting Russia's energy, finance and trade revenues. Russia's war economy is already weak. Тэгээд удахгүй бас нэмээд дахиад худалдаа экспорт гэх мэтчлэн юун дээр санкц тавьж байгаа. Энүүгээрээ дамжуулаад Оросын эдийн засаг аль хэдийнээс сулраад эхэлсэн, инфляц өндөртэй гэх мэтчин ярьж байгаа. Иймэрхүү улс төрчнөр юу гэж боддог юм бэ гэх юм бол татууны орлого зүгээр ингээд гараад ирчих гэж боддог. Эднээс юу гэж боддог юм бэ гэх юм бол magical dirt гэсэн теори гэсэн байгаа заа юу юм бэ гэх юм бол нөгөө жишээлбэл Африкаас хүмүүс ингээд Европ руу хүрээд ирэхээр ингээд ямар диважн амьдэрдэг юм бэ? Ямар амар тансаг баян, ямар гоё орчин юм бэ? Тэгээд тэд нар юу гэж боддог юм бэ гэх юм бол энэ Европын хөрс, энэ Европын газар нэг эд байх ёстой юм да гэж боддгийг. Гэхдээ за Европыг Африк хүмүүсээр ингээд үргэлжлэх юм бол үр дүнгийн хідүүлээ харж байгаа. Тэд нэр битгтээ энийг ерөөсөө ойлгодгүй юм заяа. Тэгээ Kaya Kalas ер нь өрсөлдөх чадвартай эдийн засаг, мундаг хүний нууц, бүтээмжтэй хүмүүс энэ диваж нь юунаас бүрдсэн байгаа юм бэ? Ер нь ойлгодгүй юм аа. Will make it weaker. Inflation exceeds 20%. Cash reserves are depleted. За тэгэхэд Оросын эдийн засаг дотор инфляц 20%-аас дээш, Европ дотор бас яг адилхан. За тэгээд бэлэн мөнгөний нөөц дуусж байгаа гэж байна. Тэр бол жоохон худлаа. Харин Европын бэлэн мөнгөний нөөц хэцүү болж байгаа шүү. And growth is close to zero. За тэгээ эдийн засгийн өсөлт бараг 0 хүрсэн. Тэгээ ингээд сонирхолтой Kaya Kalas-ын үгийг хэлсэн юмыг ингээд аваад үзэхээр ер нь бол Оросын тухай ярихгүй байгаа. Европын тухай ярьж байгаа юм шүү. Maybe time was once on Russia's side, but it's shifting to Ukraine now. Тэгээд ер нь цаг хугацаа гих мэдшин өмнө бол Оросын талтай байсан. Одоо тийм байхаа болцсон. Хиний талд шилжиж байгаа юм бэ гэх юм бол украинчууд одоо ял боломжтой гэсэн юм ярьж байна. Нэмэлт орлого бид нар бүгдээрээ мөрөгдөж байгаа. Зарим хүмүүс бүр алхмаа хийцэн өөрийнхөө пэйж эхлүүлсэн, өөрийнхөө онлайн дэлгүүрөө эхлүүлсэн, өөрийнхөө нэг жижигхэн подкаст эхлүүлж байгаа. Өөрийнхөө бичлэгээ онлайн тавья. За тэгсэн ингээд гар утсаараа юм уу камераараа бичлэг авлаа. Яаж засдаг юм?
Яаж өнгийг өөрчилдөг, яаж текст оруулдаг, яаж сабтайтл оруулдаг, яаж хэрэггүй юмыг хасдаг, яаж нэмэлт бичлэг нэмдэг юм бэ тэрийг мэдэхгүй. 10 жилийн өмнө амар сүртэй, өртдөг, өндөртэй мэргэжлийн софтвер хэрэглэдэг байсан. Одоо юу болсон бэ гэх юм бол гар утсан дээр CapCut гэдэг гайхалтай аппликейшн гарсан байна. Заавалчгүй гар утсан дээр хийх хэрэггүй, тийм. Компьютер дээр Canva гэдэг аппликейшн байгаа. Бараг мэргэжлийн төвшин өнөөдөр видео эдитинг хийгээд өгчдөг. Сурахад жоохон хэцүү. Гэтэ ард нь гарчих юм бол чи өөрийнхөө хувийн бизнес, өөрийнхөө нэмэлт орлогынхаа их усроо контентээрээ дамжуулаад бараг өнгөө сурчлагаа, маркетинг, идэвхжүүл, таниулт хийх боломжтой. Пэйж эхлүүл видеонуудаа тавь. Тэгэл болоо. За тэр софтверуудыг CapCut, Canva-ыг сурмаар байгаа юм бол сонсоо. 59 мянгараа миний онлайн боловсрол менторшипийн платформ дээр CapCut, Canva-гийн сургалт одоо гарч байгаа. Хин хийсэн бэ гэх юм бол яг миний одоо энэ видеогийг эдитлж байгаа баг хийсэн. Миний пэйжийг 300 мянган дагагч хүртэл аваа явсан хүмүүс мэргэжлийн видео эдиторууд чамд юу зааж өгөх юм бэ гэх юм бол гар утсан дээрээ компьютер дээрээ маш амархан ганцхан хоногийн дотор яаж видео эдит хийх юм бэ заагаад өгчнө. За 59 мянгаараа контентын ертөнц тавтаа байрлана. Амжилт хүсье. За тэгээ Кая ерөөхдөө 50 төмөр замаараа ингээ явсан. Миний таамаг юу юм бэ гэх юм бол 2-3 сарын дараа энэ төмөр зам байхгүй болчихоо. Тэ? Тэгээд юу ярьсан бэ гэх юм бол мэдээж Зеленскийтэй уулзсан. За тэгээд Зеленскийтэй уулзсан дараа юу ярьсан бэ гэдүүлээ сонсцгоё. Great to be here again in Kiev, and Ukraine is really in our hearts and minds all the time. European Union is standing beside you and supporting you in different areas, politically, but also financially and militarily. Тэгээ Кая Калас ямар албад тушаалтай юм бэ гэх юм бол ер нь бол ахлах хамгийн том дипломат шүү дээ, тийм. Гэхдээ Кая Калас ерөөхдөө ажлын байраа нэг сайн ойлгохгүй юм байна. Яагаад гэх юм бол Кая Калас юу гэдэг нэ гэх юм бол ахлах дайны санхүүч гэх юм уу да, тий. Бараг батлан хамгаалтын юм уу дайны сайд тий албан тушаал хийж байгаа шүү дээ. За тэгээ Кая Калас юу гэж хэлсэн бэ гэх юм бол Европын холбоо Украины ард зогсож байгаа санхүүгийн хувьд зэвсгийн нийлүүлэлтийн хувьд тий. Great to be here. За. Сонирхолтой. Одоо Германд юу болж байгаа юм бэ гэх юм бол германчууд одоо Nord Stream pipeline-ыг хэн эвдсэн бэ, хэн дэлб авсан бэ байцаалт судалгаа явж байгаа. Окей? Хэн энийг дэлбэлсэн юм бэ? Герман улсын хамгийн чухал эдийн засгийн дэд бүтц. Nord Stream 1 2 pipeline. Энийг тэгээ хэн дэлбэлсэн бэ гэх юм бол нэг Украины хэдэн хүмүүс гэж байгаа юм. За тэгээ Польшууд одоо Германаас юу гуйж байгаа юм бэ гэх юм бол энэ сонирхолтой заяа. Бити судлаа. Тэ? Буруутахныг бити байцаалтаа наадхаа больчих. Яагаад тийх магадaltaй бол магадгүй Польшууд энэ дээр оролцоотой байгаа юм уу? Төсөөл үүдч таадын хөрж таадын орон сууц ингэ шатаачлаа гэж бодъё л та. Тэгэхээр та нар нэг сайн мэдэхгүй байна. За тэгсэн чинь ингээд та хэдийн орон сууцыг ингээд шатаасныхан дараа цагдаагийнхан тэ та хэдтэй цуг ингээд байцаалт хийж байгаа, судалгаа хийж байгаа. Тэгсэн чинь хөршчин гарч ирээд эдрата би чамаас нэг өнгөө юу юм бэ гэх юм бол чи над орон сууцын шатаасан судалгаа болчих. Тэхүү. Гэж одоо юу гэж бодох вэ? За тэгээ Путин сая бас нэг ивент дээрээ үгүй ивент дээр биш Кремлин дотор илтгэл тавьсан. Сонсцгоо. Целые предприятия, целые отрасли закрываются в Германии, переезжают в США и делают. Германд компаниуд бүр аж үйлдвэрийн секторууд тэр чигтээ хаалгуудаа бариад хаашаа нүүж байгаа юм бэ гэх юм бол Америк руу нүүж. Делают целенаправленно. Но американцы прагматичны. Тэгээд тэр Европын улс төрч энийг бүр албаар хийж байгаа. Ерөөхдөө энийг зогсоохгүй ямар нэг арга хэмжээ авахгүй. На самом деле, может, и правильно делают в своих интересах. Тэгээ ингээ Америкчуудыг харах юм бол тэднийг буруутгах юм байхгүй. Тэд нар айгүй прагматик шийдвэр гарч байгаа. Ажлын байрууд Европоос, Германаас Америк руу нүүж байгаа. Тэднэрт бол ашигтай. Тэгээд Америкчуудыг энэ дээр буруутгах гэж байхгүй. Такое впечатление, что если мы скажут, мы вас повесим,
У них только будет один вопрос. Тэгээд нэг сонирхолтой Америкчууд биш үү? Европчуудад ийм за өөрийнхөө дүүжил, өөрийнхөө амиа хорл. Тэгээ өөрийнхөө ингээд осророо ингээд дүүжилчгээ гэж хэлэх юм бол Самим приносить или вы нам выдадите, понимаете? Вот и все. тэгээ Европчууд ер нь юу асуух юм бэ гэх юм бол окей бид нэр өөрийнхөө дүүжилчээ. Гэхдээ тэр осор та биднэрт өгөх юм уу эсвэл бид нэр өөрөө өөрийнхөө амь хорлолтон дээр осроо өөрөө авчрах хэрэгтэй юм уу гэж юу л жинэ гэх юм бол наад хямдхан эрчим хүч худалдаж авахаа бойл улсаа ингээд сүрүүл гэж штэ. Окей. Тэгээд үнтэй газ нефтэ ханаас авах юм бэ? Надаас ав. Ер нь бол эдийн засгийн амь хорлолт хий. Значит, Volkswagen закрывается, да? За тэгээд Volkswagen хэд үйлдвэр татан буулгаж байгаа. Металлургические предприятия закрываются. Төмөр үйлдвэрлэдэг, гангийн үйлдвэрлэлүүд бүгдээ хаалгуудаа барьж байна. Химические предприятия закрываются, стекольные. Тийм. Хими компани одоо BASF Европын хамгийн том хими бодис үйлдвэрлэдэг компани бас хаалгуудаа барьж байгаа. Хятадд Америкт үйлдвэрээ барьж байгаа. Закрываются. Шилний компани, шил үйлдвэрлэгч компани хаалгуудаа барьж байна. Людей уже тысячами сейчас, сотнями, может. Тэгээ хүмүүс 100 мянгаар ерөөд ажлын байр алдаад гудамжинд ингээ гарч байна. На улицу выбрасывают, и ничего. Тэгээ чивчмээгүй тэд нэр. Тишина. Улс төрчнөр чивчмээгүй. Возня какая-то в текущем внутриполитическом процессе. Ну и как разговаривать с такими партнерами? За иймэрхүү төрлийн хүмүүстэй юм уу түншүүдтэй ярих юм байгаа юм уу? Эднэртэй ерөөхдөө юу хэлж ийнэ гэх юм бол эднэр мэдрэл муутай шүү дээ. За тэгээ Германыг сая ярьсан тэгээ ямар мэдрэл муутай, ямар хулчгаар, ямар худалдаж юм бэ гэх юм бол хэдүүлээ сонсцгоё. За тэгээ ингээ Германы эдийн засгийг харчих л та тий. German industrial output falls to 2005 levels. Германы машины үйлдвэрлэлийн сектор 2025 онд хаа хүртэл буцаж байна гэх юм бол 2050 оны түвшинлөө буцаж байгаа. Төсөөлчих заяа. Германы эдийн засаг өнгөрсөн 20 жилийн дотор жижиг. Төсөөл өөдтэй Монголын эдийн засаг буцаагаад 2005 оны түвшинлөө ухрна гэж боддоо. Яармгийн байшнууд алга болно. Тэ амгалангийн дулааны станц алга болно. Хурдны зам байхгүй болно. Яармагт нөө нисэх онгоцны буудлуу замын санжижсэн нөө нэг усгалтай нэг гамшиг байсан штэ. За тэгснэ ингээд шинэ Улаанбаатар онгоцны буудлал байхгүй буцаага тэр хуучин онгоцны буудлал дээр ингээ боон. Тэгээд тэр зам дээр торлобус янз бүрийн солонгосын бүр 20 настай автобус ингээ өнгөрөө явж байгаа. За тэгээд энэ Фридрих Мерцийг хэдүүлэн хамт харцгаая. Саяхан Израиль Газагийн чуулган дээр энэ чуулган дээр ер нь бол Дональд Трамп, Кир Стармерыг банд болгосон, Макроны гарыг хуг авсан, Фридрих Мерц тийш очсон Германы Бундесканцлерыг тоосон одоо алга болж байгаа яагаад гэх юм бол мөнгөгүй орн болж байгаа аахгүй юу? Тэ? За тэгээ энэ хошног юу хийгээд байгааг хэдүүлээ хамт харцгаая. Яг энэ манлайлагч мөн үү? Өдөрдөгч мөн үү? Вижнтэй хүн мөн үү? Чухал хүн мөн үү? Сайн мэддэг байна. Толгой дотор юу болж байгаа юм болов ингээд цаана улс нэг дампуурж байгаа тий. Тэгээ ингээд нүдэн дээр Дональд Трамп ингээд дэлхийг нааша цаашаа болгож байгаа. Тэгээ энэ лузер юу бодож байгаа юм бэ? Би энэ хүнийг ерөөс ойлгохгүй байна. За тий. Одоо саяхан Европын амь хорлол бүр ингээд өргөжлөж байгаа. Саяхан Голланд улс юу хийсэн бэ гэх юм бол нэг Хятадын хөрөнгө оруулалтын эзэмшилтэй чип үйлдвэрлэгч компанийг булгаад авсан. Окей. Nexperia гэсэн компани энийг Хятадууд мөнгөөрөө яг ерөөхдөө яг ном журмаараа худалдаж авсан. Окей. Худалдаж авсан. Мөнгөний шилжүүлсэн. За тэгээд ерөөхдөө компани хууль гэсэн байгаа, иргэний хууль гэсэн байгаа, commercial law гэсэн байгаа, хөрөнгийн одоо хууль мойл гэсэн маш олон юмнууд байгаа заяа. Тэгээд энийг ерөөхдөө баг Америкийн тушаалаараа гэж хэлж болно. Тэгээд түрүүн би таад нөгөө Путины бичлэг үзүүлсэн шүү дээ. За та нар амиа хорлцохоо. Тэгээд Осро бид нар өөрөө авчих хэвээр юм уу? Та өгөх юм уу? Европчууд нөгөө Брюсселст байгаа, Бельги улсад байгаа тэр Оросын
Төв банкны мөнгийг оролдож үзэх гэж байна. За яа, энэгээрээ дамжуулаад юу болж байна гэх юм бол Европ мөнгө тогтгоо болчихно. Европ данс манс нэгээ тэнд хөрөнгө худалдаж авах улс орнууд ерөөд одоо байхгүй болчихно заяа. За. Номер 1. Төв банкны мөнгийг Европчууд оролдож эхэлдэг юм байна. Хулгай хийчих юм байна. Тэгээ дуртай газар руу ингээ зээлдүүлчих юм байна. Одоо юу хийж байна гэх юм бол тэнд бүртгэлтэй компани хувь эзэмшлэл компани тууцын хурал хувьцаа эзэмшлийн шийдэл бүх юмыг зүгээр хүчрэнгүй болгоод булаагаар авчдаг болцсон байна. Бас нэг сонирхолтой мэдээлэл заяа. Оюу толгой гэдэг компани цаана одоо эцсийн өмчлөгч аль улсад байдаг юм бэ? Голландд байдаг. Заяа. Окей. За тэгээд ямар шалтгаан хэлж байна гэх юм бол нөгөө стратегийн төвшин чухал semiconductors ба Америкчууд юу хэлж байна гэх юм бол энэ компанийг булаагаад ав хятадуудаас. За окей. Тэглээ. Одоо дахиад хятадууд ямар нэгэн Германы компанийг худалдаж авах юм уу? Одоо удахгүй заяа. Volkswagen, Mercedes-Benz, Porsche гэх мэт шиг компаниуд ерөөхдөө хүнд байдалтай ороод хинээс мөнгө гуйгаад эхлэх юм бэ гэх юм бол хятадуудаас гуйгаад эхлэх байхгүй юу? Манай компани худалдаж авчгаа. Эсвэл манай компани 30-40% худалдаа авчгаа. За тэгээ одоо тэгэл Европын засгийн газрын энэ хулгайчууд орж ирээд та хэдийн авсан 25%, 30%-ыг энэ стратегийн төвшөнд амар чухал болохоор бид нэр хүчрэнгүй болгоод буцаагаад булаагаад авлаа. Гадны орнууд заяа Middle East байна уу, Азиас байна уу? Европын зах зээл дээр одоо үл хөдлөгч авахгүй, компани худалдаж авахгүй, ямар нэгэн хөв авахгүй. Тэгээ энэ мэдээлэлээс болоод заяа энэ Европын хөрөнгийн зах зээл угаасаа ерөөсөө хог болцсон байгаа. Тэгээ энэ юуны баталгаа юм бэ гэх юм бол хог үлдэх баталгаа. За тэгээ саяхан хэдүүлээ юу ярьсан бэ гэх юм бол Kaja Kallas Европын хүн ярьсан. Энэ Friedrich Merz ярьсан. Одоо хэний ярбана гэх юм бол Boris Johnson. Boris Johnson 2023 онд юу хийсэн бэ гэх юм бол Истанбулын хилцэл тухайн үед болж исэн. Украины тал, Оросын тал тэр хилцэлээр гар ус зурцсан байсан. Окей. Оросууд сэргээ буцаага татна, тэр Донбасс, Монбас ингэн тэгэн тэндээ сонгуул гаргана. Тэгээд Оросууд сэргүүдэ буцаага татчихна, Украин цөмийн зэвсэггүй НАТО-гийн гишүүн болохгүй гэсэн юм ер нь бандантаас болцсон байсан. Хэрнээ Boris Johnson онгоцон дотор үсрээд Киев руу ниссэн. За тэгээ одоо юу гарч эхэлж байна гэх юм бол яагаад Boris Johnson ингэ яарад ивсэн бэ? Хэн энэ хүнийг илгээсэн бэ? Тэгээ яагаад Boris Johnson энэ хилцлийг зогсоосон юм бэ гэх юм бол одоо үнэн гарч иж байгаа. Яагаад вэ гэх юм бол энэ Boris Johnson тухайн үед ер нь дөнгөж сая Английн ерөнхий сайдын алтан тушаалаасаа буурсан байсан. Сая долларын хандив авсан байж таарлаа. За энэс авсан бэ гэх юм бол те сая долларын юм авсан байгаа. За тэгээд энэ бол сая pound, сая доллар биш. 1 сая British pound. За тэгээд энэ Их Британий түүхэнд хамгийн том их хурлын гишүүн дээр очиж байгаа хандив. Яг гэх юм бол Boris Johnson ерөнхий сайд байха болцсон байсан. Гэхдээ их хурлын гишүүн байсан мөн. За хэн өгсөн бэ гэх юм бол Harborn гэсэн хүн. Энэ хүн юу гэдэг юм бэ гэх юм бол криптогийн хөрөнгө оруулалт, стартап, технологийн секторт хөрөнгө оруулалт хийдэг. За бас 3 Их Британий зэвсгийн ханган нийлүүлэлтийн компанийг эзэмшдэг хүн. Окей. За тэ British is the biggest shareholder in a British weapons manufacturer whose robots and drones are reportedly supplied to his armed force. Дроны үйлдвэрлэгч компани хувь эзэмшигч хөрөнгө оруулагч тендер мэдээж. За тэгээд Boris Johnson шууд онгоцон дотор үсэрч гараад яасан бэ гэх юм бол Киев явсан. Зеленскийд уулзсан, Залужнытай уулзсан. За тэгээд дөнгөж саяхан Английн хэвлэл мэдээллийнхэн энийг ерөөхдөө олоод авсан. Яг гэх юм бол нэг нууц мэдээлэл задарсан байхгүй юу? За тэгсэн чинь ингээд за тэр сая доллар ямар учиртай юм бэ? Та яг сая доллар авсныхан дараа ягаад шууд Киев руу ниссэн бэ гэсэн чинь Boris Johnson юу гэж хэлсэн бэ гэх юм бол за та нарын ийм худал мэдээл тэ хаанаас гаралтай юм бэ гэх юм бол Оросын хакеруудаас авсан байгаа хаа. Та нар ичээч тэ таад өөрийнхөө нэрээ зүгээр тийм Pravda гэсэн сонин руу шилжүүл соль тэ та нарын түүх энэ судалгаа энэ хэвлэл мэдээллийн мэдээлэл зүгээр хог. Тэгээд та нар ер нь хэний төлөө ажиллаад байгаа юм бэ гэх юм бол Путиний төлөө ажиллаад байгаа юм биш үү?
гэсэн одоо гүтгэлэл явж байна те. Та мэдж байгаа хагас жилийн өмнө миний comment section дүүрэн Путины нохоо нэ гэж дүүрсэн байсан. Ерөөхдөө энэ хүмүүсийн хамгийн easy хүнийг гүтгэх арга юу юм бэ гэх юм бол Путины нохоо. За тэгэл ерөөхдөө энэ хөрөнгө оруулагч юм уу бас өөр нам гих мэд чинь хандаа өгсөн байна. Бас Nigel Farage-ийн Brexit Party Reform UK лөө 10 сая паунд өгсөн байна. За тэгээ Harborn хүнтэй ерөөхдөө одоохондоо өнөөдөр хүртэл 100. За тэгээ Европын континент ер нь бол ийм loser их орноо зардаг татвар төлөгчийн мөнгийг Украин руу явуулах дуртай улс төрчөөр дүүрсэн юм уу гэх юм бол нэг талтаа тийм. Тэгэхээр нөгөө талтаа бас Словак улс, Чех улс, Унгар улсын өдөртөгч нь байгаа. Тэгээд өнгөрч сая Чехийн сонгуул ялсан хүн Babis. Сайхан юу гэж хэлсэн бэ гэх юм бол not a single crown for Ukraine from Czech's state budget. Нэгч Чех крона Украин руу манай улсаас шилж өгдөггүй. Яа, одоо ингээд Европын эсрэг улс төрчнөр ингээд баг гарч байгаа. Утахгүй Alice Weidel AfD, утахгүй Marine Le Pen Францад, утахгүй Nigel Farage Англид. Тэгээд өөр нэг сонирхолтой loser улс төрчийн тухай нэг мэдээл. Та нар жоохон ховж юм дуртай тийм. Justin Trudeau Katy Perry-тэй яваад байна. Энэ бол Katy Perry-ыг баталсан. Тэгээ нэг сонирхолтой юм те. Би Katy Perry lesbian гэдэг ерөөсөө мэдээгүй.